За бүгдөө сайн байна уу? Би Хуарж байна. За өнөөдөр би одоо анх удаа аваа нутгаар аялсан охор битлэг та нартайгаа хамт хаваалчий гэж байна. За өнөөдөр бол одоо манай Зандан мал аж ахуйн хийж гард компани аваа 30 өндөр баснаас сайхан хаваар дэдгүүртэй болсон байна. Ороод ирэхээ үеэр яг поожингаан тавиад алиад өмнө үүдэн дээр нэг бүдүүн төвөр хаар барьж хаад намайг ухтаж авсан бэлээ. Бас намайг хүлээгэж хостлээсэн. Өднийхнээ олоход их амарх юм аа. Монгол Баг сургуулийн өсрөх талд нь байсан. За тэгээд жаахан байж итэл манай бордооны төрөг бас хүрээд ирсэн байна. Тэгээд одоо бүгдээрээ хамталчаад бордоогоо бас буулгаад алиад үүдээ бас бордооныхаа тухай нэрийг танилцуулах бас багсаа хийж өгчээ. Өмнө 2 өдрийн төгөж авчирснаа би бүхний холдоод барцсан шүү гэд алиад үчхөө баяр хөөртэй надад хариу мэдүүлэлт хийж өгсөн өрхий. Өнөөдөр надыг авах гүшүүндэр ирнэ гэсэн чимээгийг сонссон малчтууд бас хүрээд ирсэн байсан. Мөн ч үргэлж миний нэвтрүүлгийн өрөөнд орж ирж надад урам хайрлж сэтгэлээрээ дэмддэг хүмүүс байлаа. Анх чинжан бас их шууд чулуухан байлаа. Миний жан шиг өвлөө ойрлоод л хаахалаад явдгал хүн байх юм байна хөрхий. Мал дээр хүн байхгүй гэд хоёул санд руу одоо бордоогоо төгчгöd бучгаар болсон. 2 хоногоо шилэот очиж байгаа надтай бүдүүн чамаагаар ярих уу гэд амлалтад явсан юм аа. Сүр сайхан жантай хүмүүсүүд байлаа. Манайхны адлаа хортойхон шиг барч хаад тэгээд би тарнах 2 өмөөлий очиж үзье гэд манай хөдөн дүүндэр надыг бэлгүүтэй уудам талбай дээр дагуулж ирсэн байна. Өн 2 өмөөлий би одоо журах сүдрээр эргүүлжсэн. Өнөөдөр одоо ирснээс яа нэг өөрийн нүдэрээ үжиж хараад гарья гэд жируулаад хүрээд ирсэн байна. За тэгээд бэлгүүдэгийн танилцуулгын тухай үжээд миний чөдөн дотор бас нэг жилэм харын нэг дууны үг бодогдлоо. Солонгийн өнгөөр чимглэстэй бараан сүрлэг шилийн харав. Сачлын дөжөр сөрөмжлөстэй бэлгүүдийн алтны ясны бүхэн хиймэр удамшилтэй. Тэнгэр уудам нутагт дөөцийн өрөөл шингээстэй. Авгийн уудам нутаг минь ээ. Аавын голомт минь ээ. Өлгөн хайртай нутаг минь өөжийн минь өлгий гэсэн дууны үг орж ирсэн бэлээ. За тэгээд тайрж барчхаад одоо дөвөнкөө өгсөн хуарын аваад дөвөн хүн мэдчихээд одоо хотоо руу бачидаа гэж итэл авах гушуунаад их жиргжуулж адал вестрих дөмлөг өгдөг нэг сайн өгч байдаг юм аа. Надад ирсэн чимээгийг сонсчоод одоо явуулахгүй яриагийн хоолнд орно гэд нэг л хавар утас ирээд хамаг сүлд нь өнөөдөр миний төрсөн өдрийн баяраа тий гочирхгүй бол одоо өөрөө модваа гэд тэгээд арга бас гочирхоор болжээ. За тэгээд өрөө болчихсон болохоор яруу санд руу өгчтэй нэг хуартай хүрээд ирлээ. Төрсөн өдрийн баярын мэндий өргөөр ирээд сэтгэлийн үгээ уужиртал ираад нөгөөрөө сайн суулаа. Өнөөгчийн жан чанар их шууд чулуухан гой сайхан хүн блэ. Нэгдэн миний бордооны хөдөлгөөндөр өөрийн ах бүрэгэн өгч хүргаахаа. Нөхрөө дагуулад нэг гэрийн жургал хурж очиж миний адал дээр их дөмлөг өгсөн. Өнөөрөө тэгээд хөдөлгөөндөр утсан ах бүрэг нь бас надад ирсэн чимээгийг сонсоод сондоо хөдөөнөөс гараад ирсэн байсан. За тэгээд сэтгэлийн өрөөл орхижод ивэлсэн хангай гойхон авуу нутгийн хамаг олон бүхэн малчин төмөн ажил үйсэн урагштай элгэрн аж жаргалтай байхиж өгнө өрөөё. Хаа явсан бодолд минь хоногчсон халуун жирхнээ уяа аваа нутагт дахиж би хүрээд ирэх юм аа.